Сайн байцгаана уу хүүхдүүд ээ? Өнөөдрийнхөө эрүүл мэндийн хичээлдээ орцгоё. Өнөөдрийн хичээлээр халуун болон хүйтэн зүйлд гараа хүрэхгүй байх. Мөн халуун болон хүйтэн зүйл хүний биед ямар аюултайг мэдэж авцгаая. Хүүхдүүд ээ, зурган дээр юу байгааг хамтдаа нэрлэцгээе. Халуун хоол, халуун цай, халуун эндүү, мөн халуун бутал суус байна. Эдгээрт гараа хүргэж болох болов уу хүүхдүүдээ? Сайн бодоорой. Хүүхдүүдээ, зурган дээр юу байна вэ? Сараа охин халуун тогоонд хүрснээс болж гар нь түлэгдэж маш их өвдөд уйлж байна шүү дээ. Тэгэхээр та нар ч гэсэн халуун зүйлд гараа хүргэж огт болохгүй шүү. Хүүхдүүд халуун зүйлд гараа хүргэж төлснээс болж эмнэлэгт очиж эмчээр эмчлүүлж байна шүү дээ. Хүүхдүүдээ, харин энэ зурган дээр юу байна вэ? Сайтар ажиглаарай. Зүйтэй мөс байна, зайрмаг байна, мөн охин гадаа цасан дээр тоглож байна шүү дээ. Тэгэхээр хүйтэн мөсөнд гараа удаанаар хүргэж болохгүй. Мөн гадаа хүйтэн өдөр цасан дээр удаан тоглож болохгүй. Мөн зайрмгийг их хэмжээгээр идэх юм бол та нарын бие өвдөж, хоолой өвдөж, өвчин туссан шүү дээ. Баяраа болтоо хоёр цастай хүйтэн өдөр гадаа маш удаан тоглоод их даарчээ. Болтоо маш их дарж ханиад хүрсэн учраас аав ээж хоёр нь эмнэлэгт авчирч эмчлүүлж байна шүү дээ. Эцэгчүүдээ, зурган дээр юу байгааг хүүхдтэйгээ хамтдаа ярилцаарай. Мөн халуун болон хүйтэн зүйл хүний биед ямар аюултай болохыг хүүхдтэй хэлж ойлгуулаарай. Хичээлдээ идэвхтэй оролцсон бяцхан шавнартаа баярлалаа. Дараагийн хичээлээр уулзцгаая.